Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79-р чуулганаар дэлхийн адууны өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон нь нүүдэлчин соёл иргэншлийн үндэв болох адууны соёл уламжлалыг дэлхийд дахинд таниулах ач холбогдолтой шийдвэр болсон юм. Энэхүү түүхэн шийдвэрийн хүрээнд Монгол улсад дэлхийн адууны өдрийг 2026 оны 7 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус арга хэмжээг тохиолдуулан Хүйд олон хотогт 10,000 мөрдний жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн үндэснийх баяр наадам болон дэлхийн адууны өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээ, ёслол, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах зориулт бүхий төрийн хүндэтгэлийн цогцлбарын барилгыг Хүйд олон хотог нарийн ухаан орчмын 21.2 га талбайд барихаар төлөвлөж байна. Төлөвлөлтийн концепц Монголын төр, соёл, уламжлалын бэлэгдлийг шингээсэн энэхүү цогцлбор нь нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, тоон бэлэгдэл, орон зайн зохион байгуулалтанд тулгуурлан төлөвлөгдсөн. Дугуй хэлбэрийн төлөвлөлт нь эвнэгдэл, мөнх оршихуйг илэрхийлж, төвөөс хүрээлэх зохион байгуулалт нь Монгол гэрийн бүтэцтэй уялдана. Том хүрээ төлөвлөлтөд Монгол төрийн сурж явах тусгаар тогтнолын бэлэгдлийг илэрхийлсэн их хүрээ төлөвлөлт нь 5 нүд хэмээх уламжлалт бэлэгдэлд тулгуурласан. 5 нүд нь өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, аливаа үйл хэрэг дэвжин хөгжихийг бэлэгддэг дүрслэл юм. Энэхүү хүрээнд төрийн хүндэтгэлийн өргөө, ерөнхийлөгчийн өргөө, улсын хурлын даргын өргөө, ерөнхий сайдын өргөө зэрэг төрийн дээд ёслолын өргөөнүүд байрлана. Дунд хүрээ төлөвлөлтөд Монголын түүх, өв соёл, уламжлалт үнэт зүйлсийг илэрхийлсэн орон зай. Энэ хэсгийн зохион байгуулалт нь чандам хэмээх 3 бэлэгдэлд тулгуурласан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагийн үргэлжлэл амьдралын тасралтгүй холбоог илэрхийлнэ. Харин орон зайн хувьд нийт 8 чиглэлд байрлал үүсгэж, төв орон зайг хүрээлсэн бүтэц бүрдүүлсэн юм. Энэ нь ертөнцийн тэгш хэм, арвилан дэлгэр хэм бэлэгдэл юм. Эдгээр байршлуудад нийт 21 гэрээг төлөвлөж, Монгол адууны соёл, үндэсний дархны урлал, хувцас зүүсгэл, үндэсний бичиг үсэг, үндэсний тоглоом наадгай, уламжлалт ангах ухаан, үндэсний идэ ундааны соёл, мөн Монгол төрийн гал дунд дур ухтах ёслол зэрэг соёлын гол үнэт зүйлсийг танилцуулна. Цогцлбарын төвд байрлах гол өргөө нь мөнх хөх тэнгэрийг бэлэгдсэн хөхөнгийн хамар угалз хийгэр чимэглэгдсэн хөлтөрхтэй байна. Монгол уламжлалд хамар угалз нь амьсгал, үл зэйбэлэг, амгалан тайван, урт удаан жаргалыг бэлэгддэг. Гол өргөөг хүрээлэн байрлах бусад өргөөнүүд нь ёслол хүндэтгэлийн зориулттай бөгөөд сүр хүч, хүндэтгэлийг илэрхийлсэн улаан өнгийн угалз хээ бүхий хөлтөрхтэй байхаар төлөвлөгдсөн. Цөм хүрээнээс том хүрээ хүртэл нийт 8.5 га талбайд ногоон байгууламж төлөвлөсөн бөгөөд дунд хүрээ хүртэлх хэсгийг зүлэгжүүлэн тохижуулна. Явган зам дагуу удлыг харгана буюу шар хвайс тарж ургамлан хашлага үүсгэнэ. Энэ нь талбайн дотоод орон зайг зааглахын зэрэгцээ байгалийн зөөлөн хил хязгаарыг бүрдүүлэх юм. Хүрээний гадна хэсэгт автозамын хамгаалтын зурваст улаангар мод тарж ногоон хамгаалтын бүсийг бий болгоно. Төрийн хүндэтгэлийн өргөөгөө Хүйд олон хотгийн автозамтай холбосон 3.1 км урт хатуу хүчилттэй автозамыг шинээр төлөвлөж байна. Энэхүү зам нь зочид төлөөлөгчд болон үйлчилгээний тээврийн хэрэгслийн аюулгүй, саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрэн хангана. Зам нь 8 метрийн өргөн зорчих хэсэгтэй бөгөөд хоёр талдаа тус бүр 2 метрийн ногоон бүс, 3 метрийн өргөн явган замтай байхаар төлөвлөв. Нийт 3.5 га талбайг хамарсан явган замын шийдлийг асфальт болон боржин чулуугаар хослуулан тойрог хөдөлгөөний нэгдэл байхаар төлөвлөж байна. Хөдөлгөөнийг 3 тойрог уулзвараар зохион байгуулж 168 автомашины нэгдсэн зогсоол явган хүний 7 гарцыг стандартад нийцүүлэн төлөвлөв. Гамшигаас хамгаалах. Зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс баруун зүүн жигүүрт 200 метрийн радиустай зарлан мэдээлэх системийг төлөвлөлөө. Гамшигын үед шуурхай ажиллах түргэн тусламж болон гал унтраах тус бүр 2 автомашины зориултын талбайг бэлтгэв. Бетон хүчилттэй хэсгийг төр цугларах цэг, арын болон урд талын сул талбайг нүүлгэн шилжүүлэх бүс болгон зохион байгууллаа. Хог хаягдал,
18,000 гаруй зочдоос 3 хоногийн хугацаанд үүсэх 12,6 тонн ахуйн хог хаягдлыг ангилан ялгах зорилттой 2 төвлөрсөн цэг байгуулж 7 тонны багт амжтай тусгай иж бүрдэл савнуудыг байршуулна. Хог хаягдлыг өдөр бүр биокомбинатын нэгдсэн цэгт төвлөрүүлнэ. Ус хангамж. Төрийн хүндэтгэлийн цогцлбарын унд ахуйн усны хэрэглээ 43.7 м3 хоног байна. Цэвэр усны их усврыг хүйд 7 худаг орчимд одоо байгаа 5 худаг болон шинээр төлөвлөж байгаа худагаас 70-аас 100 мм-ийн голчтой 4 км урт цэвэр усны шугам татаж төлөвлөлтийн бүсийг хангана. Цэвэр усыг нөөцлөх 40 м3 хүчин чадалтай усан санг төлөвлөсөн.